8 сая үнэтэй баар хагалчлаа. Одоо энийгээ яаж төлнө? Фужиока Харухи хичээлээ хийх нам гүн газар хайж яваад сургуулийн алдагт хост клуб танцгүйгээр орчихдог. Энэ клубт драматик Суу Тамакигийн удирдлаганд дотроо бүгдийг тооцоолдог Коё Отари, сахилгагүй эхлүүд болох Хитачин Хикару болон Каору, хөөрхөн зүйл дуртай Мицукуны Ханинозука болон дуугүй Такаши Мориносука нар сургуулийн охтыг хөгжөөн байсгадаг. Хамсалтай нь Харухи энэ клуб маш шүнтэй барыг самсгүйгээр хагалчихдаг. Ийм хүрийг төлж дийлэхгүй болохоор хост болохоос өөр аргагүй хүрнэ. Гэтэ Тамакигийн анзаараагүй нэг зүйл бий. Харухи үнэндээ эмэгтэй. Харахи өсөнд нь бохно алдсан болохоор өсөө богинохон таарч сургуулийн формыг авч дийлэхгүй болохоор эрэгтэй хүний сул өмцөнд өмшчихсэн байсан гинэ. Ингээд Харухи хост клубынхандаа хамт цагийг өнгөрөөх тусам гишүүн бүртээ илүү татнасаж тэдний өнгөрсөн амьдрал тулгаж буй бэрхшээл дотоо нууцхан шаналж явдаг зүйлсийг нь ч олж мэддэг. Өрөө төлхийн тулд эхэлсэн зүйл нь насан туршийнхаа нөхөрлөл магадгүй түүнээс ч илүү зүйл болж хувирах юм билүү? Бас хамгийн нийтдээ нь Харухи мэдрэмжгүй болохоор өөрийг нь олон хүн крашладаг гэдгийг хогт анзаардгүй. Тамакич бас ялгаагүй. Бие биендээ таарсан хоёр. Хатори Бискогийн мангаас эзэлсэн Оронгоко Host Club 10-10 Тамаки өөрийгөө Харухигийн аав гээд Кояг ээж нь гэдэгч Харухи тэрийг нь ерөөсөө тоодгүй. Өдөр бүр нэг аним.